Инфляцийн үед бол хоёр арга хэрэгслээд нэг нь төсвийн бодлогоор нөгөөх нь мөнгөний бодлого байдаг. Тэгээ мөнгөний бодлого нь сая Монгол агнаас бол зарлцсан байх. Тэгэхээр мөнгөний бодлогыг одоо чангаруулна, хатууруулна гэдэг ойлголт өгдөг шүү дээ мэд. Тэгэхээр судлах ямар ч боломж байхгүй байгаа. Инфляцийг барихын тулд бодлогын өгөө бол өсөх эсвэл одоо барих гэдэг хоёр л арга хэрэгсэл байгаа. Тэгээ одоо барьж ах шиг байна тийм ээ. 12% дээр. Тэгээ төсвийн тодтгол одоо орно. Тэгээ төсвийн тодтголоор тодорхой хэмжээний одоо хэмнэлтийг хийя гэдэг. Энэ маань өөрөө инфляцид бол нөлөөлнө. Тэгэхээр зах зээл дээр байгаа мөнгөний хэмжээ бол багасна гэсэн үг. Бүсэж хангална гэсэн үг. Тэгээ эргээд энэ нөгөө төлбөрийн баланс дээр бол ачааллыг нь бол бууруулна. Буюу ханш доктортой байх боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Нөгөө талдаа инфляцийн үед бол одоо барих тэр арга хэмжээг бол зөвхөн мөнгөний бодлого биш төсвийн бодлогоор бас дэмжиж явъя гэсэн ийм байдлаар явж байна. Шинэ засгийн газар ингээд төсвийн тодтголоор ажиллаа эхэлж байна тийм ээ. Таны хувьд одоо өргөжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай ямар бодлогууд байгаа гэж харж байна? За хэрвээ та бүгд анзаарсан бол яг хүн намын хоёр одоо ажил яг хэврээл баг. Тэгээ сайдрын чивэрээ. Бид нар бас нам дотроо бол одоо энэ ажлыг аваад явчих өөр их хурлын гишүүд байна уу гэхэд бүгдээрээ тэгэл доктортой явах зүйтэй гэд бүгдээрээ саналаа гаргаад хоошоо сууч. Бид бол намын даргын үед бас энэ одоо шадар сайдах ажлыг сүгч болж байна. Авч яваараа л гэсэн. Тэгээ бүгдээрээ бол одоо үр дүнгээ өсгөн зүйтэй шүү дээ. Улс орны эрх ашиг гэсэн байдлаар л хандж. Босрлын яам дээр ч гэсэн тийм байдлаар хандаад явж. Тэгэхээр нөгөө хүн нам засаг газарт орохдоо бол бид нар одоо улс орны эрх ашиг чухал юм байна гэд хэдийгээр маш олон хүмүүс эсэргүүцэж байсан ч гэлээ гэсэн нэг жилийн өмнө тэгж орж ирсэн. Сая бол маш өндөр хувьтайгаар бараг нийт одоо 100-аад манай төлөөлөх зүйлийн гишүүд байдаг. Тэдний 97% нь бол хийсэн ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй, доктортой байдал байх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн одоо хүрээнд хийгдсэн өөрчлөлтийг бид нар одоо бэхжүүлэх хэрэгтэй, үр дүнгийн цемтлэх хэрэгтэй, иргэдэд оруулах хэрэгтэй гэсэн юм байр суурь дээр байна. За англиэр одоо таны асуулт руу шууд ороход бол гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг бол бид нар тууштай авч явна. Хөрөнгө оруулалтыг нэмж гэлээр бол ажиллана. Гадаадын хөрөнгө оруулалт байхгүй бол эдийн засгт хэлэх боломж байхгүй. Хөмөрсөн тоогоон дотор байдаг хэрүүл хийдэг юм ус яаж болохгүй. Нээлттэй. Тэгээ гадагшаага чиглэсэн ийм одоо ачсан ус байх ёстой гэдэг дээр хатуу байгаа. Тийм болохоор шадар сайдын хувьд бол гадны хөрөнгө оруулалт ялангуяа эрчим хүчний бас хөрөнгө оруулалтыг ногоон их усруудыг татах чиглэлээр бол төлхөө ажиллана. За боловсролын яамны хувьд бол манай Наранбаяр сайд бол өмнө хийжсэн ажлуудыг хөгжүүлнэ. Боловсролын реформ дээр бол бас тууштай байгаад ажиллаа хийгээд явна гэсэн юм байдалтай байна. 14,400 төрийн албан агчийг цомгдох асуудал өгчдөр одоо төсвийн тодтголыг танилцуулж байх хоёр сангийн сайн танилцуулсан. Энэ удирдах албан тушаалтнууд байна гэж мэдгдсэн. Энэ дээр нам хооронд зөрчил үүсэх болов уу? Тийм зүйл огт байхгүй. Ямар ч нэгэн зөрчил байхгүй. Ер нь бол хүн намын хувьд бол аль болох одоо ухаалаг чадвартай цомхон юм засгийн газрын бүтцтэй байх хэрэгтэй гэдэг дээр байр суурь нэгтгэдэг. Тийм ч болохоор аутсорсинг гэж ярьдаг. Гэрээний үндсэн дээр төрийн албан агчтай гэрээ байгуулаад хувийн сектор руу шилжүүлэх хэрэгтэй. Тэгээд тэд самар төрийг ингэж жижиглэх хэрэгтэй гэдэг энэ байдал дээр байдаг. Тэгээ өнөөдрийн энэ одоо цомтголын асуудал бол одоо хүмүүсийг ажлын байрнаас нь хасна гэхээсээ илүү төрийн одоо ажлыг буцаагаад хувийн сектор руу шилжүүлж байгаа юм хэлбэр юм шүү. Тэгээ энэ бол зөв. Ер нь бол бид нар одоо концесс гэдэг тэгэхээр том төслүүдийг санхүүжүүлдэг гэсэн буруу ойлголттой яваад байдаг. Дэлхийн түвшин дээр одоо төр хөгжлийн түншлэл концесс гэдэг чинь урт хугацааны гэрээ байгуулад төрийн том үүргийг ачааг хувийн сектор руу шилжүүлдэг энэ механизмыг хэлдэг байхгүй. Тэндээс үүссэн байдаг. Тэгээд дараа нэг томоохон төслүүдийн санхүүжилтийн асуудал гарч ирдэг. Тэгэхээр нэг бол говчиж болно. Төрийн өмчийн компанийг хувь руу шилжүүлнэ. Одоо бол нэг олон нийтийн компани болгоо зөв засаглалтаа өрнгийн бюджет бүртгэлтэй болгож гаргаж болно тий. Нөгөө нэг ажил нь бол яг энэ гэрээ байгуулад хувийн руу шилжүүлэх. Төрийн одоо нүсэр бүтцгээд байгаа шүү дээ тэдрийг. Энийхээ хажуугаар зүгээр анхаарч зайлшгүй анхаарах хэрэгтэй юм. Бид нар нөгөө юм
төрийн албатаа носолж байгаа төрийн өмчийн компаниудаар орхиж болохгүй. Тэнд чинь маш хэмжээний одоо мөнгө эргүүлдэг, нэг захирлан гар үсэг зураад шийддэг. За тэгээд их хэмжээний бас давхарцсан бүтцүүд бол байна. За засгийн газрын зүгээс бас ийм байр суурьтай байгаа гэсэн тухайлбал их хурлын бүтцээс бас мөн адилхан таналтуудыг хийх ёстой гэж бодож байгаа. Улсын хурлын гишүүний хувьар тухайлбал Монгол банк гэхэд одоо 600 гаруй хүнтэй ажиллаж штэ давхарцсан маш олон бүтцтэй. Тэгвэл намайг талаа сангийн аамд байдаг байхад сангийн аамныг 100-аад ажилтнтай Монгол банкны 150 л байсан штэ. Өнөөдөр сангийн аам гэхэд нэг 140-50 бүтцтэй байж хахад Монгол банк ч 600 авчихсан байна штэ. Тэгээ энэ бол 14-5 банкыг л одоо хяналт шалгалтыг хийдэг, дээрээс мөнгөний бодлого судалгаа хийдэг, бодлого тодорхойлдог ийм институцийн хувьд бол маш хөргөлөн бүтц байна гэж харж байгаа. Тэгэхээр Монгол банкнаас эхлэх хэрэгтэй. Бусад ийм одоо шаардлагагүй бүтцүүдийг бол бүгднгийн тэгээд хасаад хайраад үр ашиг нь дэвшлүүлэлт явах хэрэгтэй. Ерөнхий сайд эрчим хүчний салбарт ажиллаа 6 сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо шүү дээ. Ер нь энэ салбарт бас маш их ашиг сонирхлын зөрчил байна. Нэг толгой, нэг бодлого алга гэдэг ийм мэдээллийг өглөө хийх шиг боллоо. Таны хувьд эрчим хүчний реформыг бас удирдаад манлайлаад явж байсан. Энэ реформ ер нь салбар руу орж ирсэн юм болов уу? За эрчим хүчинд маш олон толгой болцлоо гэдэг тийм шүүмжлээ. Тэгээд бодит байдал дээр бол эрчим хүчний үндэсний хороо, реформын хороо энэ чинь нэг 10 хүнтэй ажлын албатай тэг хийж чадахгүй ажлуудыг зохицуулах, бодлогоор хангах ийм л функцтэй байхгүй. Үр дүнгээ бол өгсөн эрчим хүчний реформ юунаас эхэлсэн бэ гэхээр эхний ээлж нь зах зээл рүү шилжүүлэх нь бол өмнө тарифын өөрчлөлт хийя гэх. Ядаж өртөглөө нь ортуулсан шүү дээ. Тийм биз? Үр дүнд нь ингээд хөрөнгө оруулалт сонирхол нь бол асар их нэмэгдсэн. Дараа нь гадаад зах зээлийн нэг Хятадын засгийн газартай яриа хэлцлээгээд үр дүнд нь томоохон хөрөнгө оруулалтууд энэ салбар руу орж ирье гэдэг ийм байдлаар яриа хэлцэл маш их хийгдсэн. Хөрөнгө оруулалт хийх сонирхлуудаа илэрхийлсэн маш олон хөрөнгө оруулагчид бол байна. Тэгэхээр энэ үр дүн бол тов тодорхой гараа явж байгаа. Богино хугацаанд бол энэ маш амжилттай хийгдэж байгаа юм баггүй юу? Гэхдээ сая ингээ 3 дугаар сахилгын станц тухайлбал ингээд аваар гарсан байна. Тэр аваарынх нь асуудал хаана болсон бэ гэхээр эрчим хүчний яам эсвэл Эрчим Монгол гэдэг хоёр компанид удирдлагын эрхшилсэн шилжээгүйтэй холбоотойгоор асуудал үүссэн юм хэлээ л дээ. Тэр асуудлыг дугаалвал эрчим хүчний реформ дээр авчирч наах ийм зүйл бол байх шиг байна. Үгүй бид нар бол тийш бол ордоггүй. Энэ бол цэвэр аж ахуй ажил байхгүй. Эрчим хүчний үндэсний реформ гэдэг нь бол юу гэхээр бид нар ингээд илүү технологийн шилжилт хийе, ногоон эрчим хүчний шилжилт хийе, экспортын асуудлыг шийдье, мөн үү? Тэгээд тархмал их усрын асуудлуудыг шийдье. Хөдөө орон нутагчид заавал тийшээ ингээд цахилгаан станц бариад маш өндөр зардлаар нөгөө цахилгаан шугам татаад байх нь өөрөө эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй байхгүй. Бидний 35 жилийн зовлон энэ. Нэг 500 хүнтэй сумын төв рүү аваачиж маш өндөр хэмжээний юм 330 сумлаг ингээд шийдээл замын тавиал, дид үтсийг ухсраад байхлаар төс үчин дийлэхгүй бүгдээрээ өртөө ядуу ус байгаад шүү дээ. Том газар нутаг сайхан. Гэхдээ сул тал нь том газар нутгийн цөөхөн амттай усын зовлонны үеэр асар их дид үтсийн зардалтай байхгүй. Энийг зөвхөн төсвөөс ингээд шийдэд явах юм бол төсөв нь хэзээч ашигтай байдаг, өртөө байдаг. Энэ ингээд дэлхийн зовлон. Тийм бол одоо эрчим хүчний реформ хүрээнд юу их вэ гэхээр дархмал их усрыг хийе. Заавал тийшээ ингээд одоо станц барайл тэ шугам татаад байхаас илүү тэнд нэг 3-5 мегаваттын одоо сэргээгт эрчим хүчийг хажууд нь ингээд байршуулаад батарей хураагаартай явчих юм бол асар их зардал хэмндэг. Ийшээгээ үн тариф нь хангалттай байх юм бол хувийн сектор бизнесийн заавал төр ороод тэрийг шийдэж авах шаардлагагүй. Иймэрхүү реформуудыг бол бид нар ингээд хийгээ явж байгаа. Тэгэхээр цаашид бол ийм реформ дээр хүн ам тухайлбал байна. Яагаад тэгэхээр хамтсан засгийн газрын мөрийн хөтөлбөр өмнөх нь ч одооных ч бай адилхан хэвээрээ явж байгаа. Тэгээ энэ дээр бол хүн намын эрчим хүчний шилжилтийг хийнэ гэдэг энэ бодлого бол хамгийн чухал бодлого болоод тусаад явж байгаа. Тэгээ энэ дээр бол бид нар тууштай байна. За баярлалаа. За баярлалаа.
За үзэгчдээ улсын хурлын гишүүн Шадар сайд дорж хандаас цагийн асуудлаараа тодруулга авлаа. За өнөө өглөө жишээ нь эрчим хүчний салбарт 6 сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосон байгаа. Ерөнхий сайдын зүгээс одоо газар дээр нь ажилласан. За мөн одоо эдийн засгийн хувьд төсвийн тодгол орж ирснээр хэрхэн бас өөрөө өгөөж цаашдаа яаж бүсэж хангалах вэ гэх мэт одоо асуудлын эргэн тойронд тодруулга авлаа. За нөгөө төгөөр төрийн албанд давхардсан одоо удирдах албан тушаалтнууд хит даггар бүтцийг бий болгосон байна. Тийм учраас шинэ засгийн газар одоо энэ чиглэл рүү нэлээд одоо бүтэц хумих тал дээр анхаарч ажиллана гэсэн за ийм тайлбаруудыг өглөө.